Сэрээрээ босоороо. За ингээд 130 дахь өдөр минь эхэллээ. За өглөө 8 цаг хавцаа босоод өглөөнийхөө цайгаа уучаад шууд одоо компьютер дээрээ сууж докторийнхоо судалгааны ажлаа дутуу зүйлүүдэд бэлдээд ингээд хэвлж хавцлаад ингээд 2 цаг гээд сургууль руугаа орлоо. За өнөөдөр миний одоо нийт 7 жилийн хугацаанд бас гатсан 7 жил судалсан судалгааны ажлынхаа ээлж зөвлөх комиссийн хэлэлцүүлгээ өнөөдөр хийж байгаа. За багш нар маань одоо орж ирнэ. За ингээд судалгааны ажиллагаа ойролцоогоор 3 цаг орчим зөвлөх комиссдоо танилцуулж одоо дараагийн шатныхаа хэлэлцүүлэг рүү орох зөвшөөрлийг авлаа. Ингээ гэртээ хүрээд ирсэн 6 цаг 20 минут болж илаа. Аав сайхан дахианы цээж мах чандсан. Тэмүгээс манай гэрийнх айгүй хэм захиалдаг болсон. Ингээд захиалсан юмнууд ирж чинь. За захиалсан шорт бол айгүй багтцсан. Ингээд хөл бол нилээн буларсан байгаа. За учир нь нөгөө фитнес дээр хамгийн сүүлд хөл хийцэн чинь хөлийн хуруул ингээл ээтэйгэл шөрмсөн татаад байгаа. За гисэн хэдээч гамбаа өгшийнхаа зөвлөгөөсөр бол дасгалуудаа хийж байгаа. За маргааш өглөө 7 цагаас жимтэй. За жимэндээ бол очино. Ямар ч байсан жимээ тасдаггүйгээр хичээх болно. За ингээ гизний таталт гар дээр сунаалт хийдэг үндсэн гэртээ хийдэг дасгалуудаа орой хийлээ. Ингээд үргэлжлүүлээд охтуудаа аваад дэлгүүр гарлаа. За гамбаа өгшийн маань хэлсэн одоо жимс за мөн бас обвиос гэх мэтчлэн зүйлс бас өндөрлж байна. За ингээд буцаа компьютер дээрээ суулаа.